Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Дэсийн голын тунгалаг уснаас ундаалж, дэртэд үргэлжлэх давцаг элснээ эдээшилж, өвөл зүүнний 50 градусыг олжирхэн давж, өдгөө өөрийн өгшлөө улсдам бүртгүүлж чадсан аргамх хүлгийн удам бол дэсийн голын дэсвгшлийн адуу өнөөсөө мөн билээ. Хурдан хурц хүлэг мөрдөн сойж, алдардах хар хорны их тал, анхны их хур дуралдааны хөг ногоон дэнжид аргалахын их уяачдын эрдэм дөрсөлдөн дэсийн голын унаган морин аригдуулсан Овос аймгийн дэс сумын аймгийн алдарт уяач Цэвэний ядан цоо Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн хүргэдэг дүүмэн нэвтрүүлэгт оролцож байна. За та бүхэн сайхан үйлчлэж байна уу? Сайхан тарга сайхан үйлчлэж байна. Сайн үйлчлээ даа. Сайхан тарга сайхан үйлчлэж байна. Аян замдаа сайн явж ирв. 네. санаа нутгаар өвчөө сайхан байна. Сайхан байна. Энэ чи сайхан үйл болж байна. Нэвтрүүлгийн уугаасуудыг таны хүүхэд насны үеэс эхлэе гэж бодож байна. Би энэ хүүхэд нас бол Овос аймгийн дэс суманд малчин ардын гэрт төрж ирсэн. Өссөн цагаасаа тэгээд мэдээж энэ хөдөөний хүмүүсийн амьдралаар морины нуруундаар анх өргөж тавиулж явснаас аваад өдий хүртэл одоо тэгээд морины нураандаа явж байна. Сүүлийн хэдэн жил одоо уяатай холбогдоод ингээд явж байна. Миний аав сайхан уяач хүн байсан. Тэрнийхээ бас одоо сайхан тэр ирсэн соёлыг залгах гэж бас амхандаа хичээж яваа. Тэгээд сүүлийн одоо за аймагтлаа одоо ер нь дээр үеэс аваад манай сумын хойд ирнэ одоо миний аавын морь аригдахгүй наадам гэж юм байгаагүй. Тийм сайхан одоо түүхтэй аавын хүүхэд байгаа. Би уг нь бас ариусгүй мó даруухан залгаж яваах ба. Гэтэ яг миний аав хэрмэр баяр гэдэг баярт одоо тэр үед чинь айхтар одоо манай сумын ганц хурдтай газар шүү дээ. 100% тэсгээр дээрээс яадаг байсан. Тэгэхэд 7 жил дараал нь төрүүлжсэн. Дараал шүү хий байхгүй. Сүүлийн жилүүд түгээр 2 морь асуухаас 1 морь асуухаа байсан. 5-д нь хөхөлзнө улаан гэдэг морь дараалан 2 төрж ирсэн. 5 жил. Ард нь зөндөө агуу морь байгаа шүү дээ. Тэгж яхад одоо тийм сайхан уяач хүний хөөхт байгаамаа би. Миний аав бол мондөг уяач байсан. Олон төрлийн морийг олон янзаар уйж байсан. Би залуу тэнэг байж би заримын нэрээс ойлгодогч байсан. Тэр үед одоо тэжээл суйлгаж байгаагүй. Тэгээд 40-50 хоног уйдаг байсан. Цастаач уйдаг л байлаа. Зарим адууг бол дээрээс битүү унгон зоон арилаагүй адуу уйж ягаад оруулаад хөлчдөг. Ер нь тэр үедээ тийм одоо бодох нь бүр санаанд багтан бол тийм агуу хүн байсан байл. Нутгийн ард хүн мэдэн дээ ер нь одоо олон төөхлөө. Би бол яг хөдөө тэгээ одоо морь сонирхоод энийг бас залгах юмсан бас одоо аавынхаа энэ түүхийг бас нэг өөрийнхөө хэмжээнд бас авч явахсан гэж одоо бодож явсан. Дахиад залуу байхад яг нь сонирхол юм чинь тэгээд тэрийгээр явж ийсэнтэй. Тэгээд одоо насаа хаад ирэхээр чин зэрэг тэгээд дому аав маань улан бодогдно. Түүх маань бас бодогч байна. Тэгээд одоо тэрийг нэг залгаж явах юмсан. Би ингээд дуусахад одоо миний артлыг хөөхтүүд яах. Миний энэ боотлыг намайг залгаж яваа юм яах вэ? Тэр үед одоо тэжээл суйлгаж байгаагүй. Тэгээд 40-50 хоног уйдаг байсан. Цастаач уйдаг л байлаа. Зарим адууг бол дээрээс битүү унгон зоон арилаагүй адуу уйж ягаад оруулаад хөлчдөг. Ер нь тэр үедээ тийм одоо бодох нь бүр санаанд багтан бол тийм агуу хүн байсан байл. Нутгийн ард хүн мэдэн дээ ер нь одоо олон төөхлөө. За өнөөдөр бол таны гэрээ амир тасаа Монгол Улсын төвийн уяач Монголын үндэсний морин уралдаан уяачтай холбооны ерөнхийлөгч Доломсор ах маань бол ирсэн байгаа. Тэгээд монголчуудыг ярьдаг л да. Тэс голын унаг гай. Тэгэхээр одоо та тэс голын хөө гэж би бас даавтэрч урдуун морины наадмын ногоон дэвчэнтэй морины одоо халууталтай хоролцоог орно харчихлаа. Тэгээд одоо Монгол даяар авдаг тэсийн голын
Ба тэсийн голын онгон хөө ард түмэндээ жоохон хууч хөрөх бахаа гэж бодож байна. За яг бас өөрийнхөө хэмжээнд ойлгож явдаг. Тисадуу бол ер нь маш сайхан биерхүү төвчээр хатуужилтай өөрөө хэлбэл булчинлаг чадaltaй суулт багтай тийм адуу байдгийг хөлийн урдч ихтэй орон нутгтай бол одоо ялгаатай шүү дээ. Тэр нь бол яхаа нэгдүгээр газар нутгийнхаа онцлогоос болдог юм шиг байна. Одоо дээр баг байхдаа мэдэхгүй дээ бараахан бүгд хурданд байсан бүгд хурданд гэдэг аймаг тэрэл бүгдээрээ хурдалдаг тийм л байсан. Тэгээ ер нь одоо тэнд амьдарч ирсэн хувьд хэлэхэд тэр адуу бол ер нь хурдан байхаас өөр аргагүй юм шиг байна. Тэр одоо ер нь 15-аас дээш 20-25 гэдэг км гүйж сайхан чанартай бөөрийн өвсөн төрдөг. 100% нутагтад руу. Яг миний байж байгаа бол ер нь ерөнхийдөө тийм дээ манай тэсэн гол чи ингээд эгэнч. Тэгээд няд хоног төрөхт бол тэгээд яхад ага зайлшгүй тэр усанд орж ирнэ. Ээлсхий замбраа байхгүй тэр машин тэр явахгүй шүү дээ морьтой хүн зоогдоод одоо бөгөөлдөх сайхан байд. Тэгтэл тэр унаг тэгээд усан зогсож байгаа л орой давхад бэлчээр лгоо гарахт яг дагаа давхаад гардаг. Өглөө яг л одоо нэг тийм одоо өглөө яг л тэр халуунд тэсгээр арга байхгүй шүү. 10-11 цаг гал нөгөө адуу чи эргээд гүйч. Бүх адуу тэр голын эгнээ бүх адуу тэгээд тэгтэл тэр төлж байгаа бүх унаг дааг бүгдээрээ тэгээд орж ирдэг. Орж ирээд яг нууранд ороод зогсож. Тэгэхээр чин зэрэг тэр багаас нь одоо тэгж ажиллагаанд оруулсан булчин ширүүсэрний энд зогсож байгаа адуунаас арай илүү байна. Тэгээ одоо Тисадууны онцлог бол ирээсээ тэр байгальтайгаа зогцсон багаас ингээд одоо бэлтгэл хийгээ сурцсан ирээсээ. Яг эхээс унаад босоод тэгээд эхээд дагаад авчих шүү дээ тийм ээ. Явж байгаа газрын элс тэгээ хол явж сайхан чанартай өвсөд нь эргээд Цэнгийн ус нуурандаа. Цэнг нуурандаа ирээд өдөржин зогсно. Гүр зуны их халуу тэр чинь амар шүү дээ. Одоо эдсэн дээр одоо хөл тавихын арга байхгүй шүү дээ. Тэрэнд усан зогсож байгаа л орой гараад нөгөө өвс рүүгээ явна. Тэр нэгдлийн одоо гүр өвчнөө адуу байсан. Ерөөсөө тийм тэсийн голын төвх дээр шүү дээ. Байр энэ тэр яг тэгээ зогссон. Тийм учраас тэсийн адуу бол булчинлаг байхаас өөр аргагүй. Суулт бахта ер нь одоо жоохон одоо одооны энэ тэжээлийн адуунууд сайхан давхиж байна. Тэгээд одоо нөх үнэхээр чи яах сайхан тэг нарийн тохируулж үйдэг юм уу? Нэг суухаараа зэрэг бүр нам суудчих шүү дээ. Бүр шогшиж байна. Алхаад орж ирж байна. Манай адуу бол ерөөсөө одоо тэр алхна гэж байхгүй дээ, шогшно гэж байхгүй. Яг тийш адуу. Зүтгэл байна ерөөс тий. Тийм одоо багасаа тийм учраас булчинлаг учраас тэгээд тийм биртанкэн одоо багасаа тэгж суусан байдаг. Тисадууны хурд нь онгон цагаас сайтлаад ингээд өөрөө гол ус бэлчээртэйг хологдоод ингээд төвчээртэй хатуужилтаа булчингийнх нь үдээс гасаа өөрсдийн зүрхнийх нь үдээс хөдөлгөөд явах нь шүү дээ. Тэгэхээр сайн нэг зүйл ярьлаа л да. Тисадуу бас бос одоо сумын адуудаас өндөр гэж. Тийм ээ. Тэгээ нөгөө бэлтгэл сургуультайгаа одон мөксөлтэйгээ холбоотой өндөр байна шүү дээ. Тэгэхээр бид нүү ч одоо нэг Монгол адуу релиз адууг ялгахаараа Тисадуу ч одоо угшлаа баталгаажсан Монгол адуу хаа тийм. За. Тэгэхээр чи одоо тэр өндөр сайхан Монгол адуу гэж Монгол наадам дурдуулж болж байгаа юм уу? Та энэ талаар бас нэг уяач хүний хувьд Монгол наадам битэхэд одоо би бас одоо сайхан эцгийн хөөхд бас одоо энэ морин спорт уяачдын холбоо байгуулагдсанаас аваад бүх хурал зөвлөгөөнд нь орж явлаа. Бас одоо 98 оноос аваад энэ аймаг орноо үрээлж бас тэргүүлж тэр сайхан хурдууд нь бүгд нь орж явлаа. Гэхдээ одоо бол ер нь одоо морь ихэ байлаа. Ер нь одоо уралдаан гэж хэцүү болсон шүү дээ. За эрдээ ядгадаг гэн тэр тусдаа одоо чинь аргагүй өөрчил юм байна. Өөр юм гэсэн одоо үзлээ харлаа өөр юм. Тэгээ одоо тэрнтэй чинь уралдах хэцүү. Үнэхээр л одоо тийм зөрөөтэй цаанаасаа тийм одоо тусаар нь гүйж байгаа тийм хурдны шигний одоо зэр гөрөөс шиг тийм адуу гэж чинь одоо манай Монгол адуутай уралдах бас хаашаа ч юм болчлаа. Ялгана гэж төвхтэй болчлаа. Тэгээ ялгаад уралдахаар зэрэг зайлуул одоо сайхан хурднууд давхиад ах. Нөгөөдөл тэр урдан савраад ах юм, тавраад ах юм. Бүр зайн холдоод ах. Бариад ирээд тарлаад орж явах юм аа.
одоо тэс адуу гэхэлэр нэг их л өндөр адуу байна л да. Тий. Тэгээд энэ одоогийн уралдаан болохоор сервэний өндрөөр ингэж ялгаж уралдуулдаг. Тэгэхээр тэр чи одоо үндсэн Монгол адуу, тэр чи одоо үндсэн эрлизээс өөр адуу шүү дээ. Монгол үйлдвэр тийм ээ. Тэгэхэд тэр хоёр ингээд зөрүү байна. Тэр чи харин одоо хэцүү байдлаараа тэгэд одоо баг мөр уух хуралдуулах чинь байхгүй болчих гээд байна. Би одоо өөрөөр хэлбэл энэ хүний амьдралын хугацаанд ганц таарж байгаа 100 жилийн ад очих хэр зэрэг яг тийсийнхээ адаавад очих хэр зэрэг багтахгүй шүү дээ. Манай дэвшнийг багтахгүй одоо зөндөө 90-50% нь. Одоо нэг өндрийн хэмжээ байхгүй их насны морны. Дээд насны. Тийм метр дэвшнээс дээш ордгоо байхгүй. Тэгэхээр ч зэрэг манай диетэд 43 та 4-тэй бүр 5-таа чаддаг бай. Тэгсэн мөртлөө яг цэвэр нутаг адуу. Тэгэхээр ч зэрэг одоо яг л зүгээр би бас нэг хүн байс төрснийх сайхан уяа чинь хүүхэд одоо өөрөө өвгөрөө төгшрөөд одоо буцчихв. 100 жилийнхаа байд нэг адаа аваачаад уралдуул гэхэр зэрэг яг л миний бодол бол яг нэг тэс адуугаад аваачаад уралдуулчихмаар байдаг. Төрүүлний орны гэж байхгүй хамаагүй тийм ээ. Би анх бол энэ улсын баярт очихдаа тэгж л очижсэн. Яг нэг их алхын одоо морины тоосны утгалдыг тэр их мундаг бурхтуудын одоо буянтнуудын тоосны утгалдыг гэж очижсэн. Тэгээд миний хүсэл санаанд ирж л байсан. Тэгээд явж л байсан. Одоо бол яг ширхээд. Одоо би хэнээр утсаар ярих уу юм. Одоо тэгээд энэ зүүн яг явах гэж байна. Энд одоо яг тэгэж дэс адуугаа аваачаад тэгэж өндрөөр нь хэмжүүлэх асуулж суудаа юм. Эсвэл яг тэрийг нэг боддоор нь дэрэгдээс нь харж суудаа байгаа юм. Одоо тийм энэ дотроо бол зөндөө байна. Аа. Сумууд очоод уралдах байхгүй. За тэсэд давхил нөлөөе. За тэгээ одоо ийм л болчиход байна шүү дээ. Одоо тэгээ би сүүлийн 4-5 жил морь уяагүй наадамд очиагүй. Би тэрнээс биш энэ чи миний яг гэр бүлээр ах дүүгээр ингээд яг амьдрал болцсон. Би хадахын тэр яарангийн дэнжээр уяа гаргаад уралдаж явлаа. Одоо зураг төөхөн байна. Би тэгчэн гэр бүлээр бүх хүн яваад тэр бүх хөвгт хооллоо тусдаа ингээд бүр зохион байгуулалтаа өөрийнхөө хэмжээнд л одоо зээл 130 машин морио ачаад аавынхаа муу бор гэрийг одоо хажуу талд нь ингээд тэгнээ зүүгээ тэгмүү 69-тэй дагаад ингээд явж илээ шүү дээ. Одоо тэгээ очих гэр чин зэрэг одоо очиад хасахдаг би яах. Улаанбаатар битэхэд одоо би ингээд байгаа юм л да. Ер нь аймагтай ч гэсэн нэг сайхан хурал хийгээд энэ аймагтай нэг журамтай уралдчихъя. За бид нар улсын ухна баг. Нэг өлгийн сумын ойд очиад уралдчихъя. Нэг л журмаар уралдъя. Тест очиад уралдъя, нэг л журмаар уралдъя гэдэг байхгүй. Тэгээ одоо хурал хууч байхгүй. Танд одоо тийм зүйлүүд дээрээс болоод таавал уралдаж чадахгүй болсон юм байна. Хэцүү болохгүй болсон юм байна. Тэгээ одоо бол ийм зүйл болж байгаа шүү дээ. Одоо Монголын үндэсний морь уралдаан уяачтын холбоо байгуулагч. Тийм ээ? Тийм байна. Энд дэр нь танд хэр сайхан зүйл болж байна. Одоо яг энэ чинь биелэгдээд хэрэгждэг бол одоо яг л жинхэнэ одоо болох зүйл л дээ. Ааха. Одоо бид нар ч одоо бас хэрэгтурлаад би чинь Сүхбаатараас одоо авчираад тавьсан дээрх үед хүү авчираад энэ дадраганд хийлээ. Яг утгаар нь ойлгох юм бол бас харамсалтай юм. Жижигрээд байна. Жишээ мал. Манайх одоо тэсийг тэсэрэ байх гэдэг шүү дээ би. Тийм сайхан өндөр. Тэгэхээр чи одоо энэ Монгол адуугаараа яг бүгд ингээд тохироод уралцдаг бол яг өндөр сайхан тэр хурдныхаа чиглэлээр тэр ойр холын зайд бас ингээд явчихвал уулын зүгээр л юм байна. Нөмөр их уулын бэлтэн төрсөн унах жиндэж үзээгүй дулаахан шиг нөр их эрдмийг нь гүйц сурч чадаагүй. Амьдралын тоосыг нүдээр үзэж чадхан байлаач адууны сайныг гараараа илээд л мэддэгэ гэж аавынхаа тухай дурслаа. Тэр хүний одоо бүх эрдмийг сурна гэж би байхгүй. Би жоохон тэнэг ч байсан байлээ дээ. Зүгээр ер нь одоо л гайхаад байт. Эргээ. Үнэхээр одоо сайхан түүхий. Тэсийн ард түмэн мэднэ. Бүр одоо үлгэр шиг сайхан тэгж морь шинждэг, мэддэг. Хараагүй утсан хэвтэж явахдаа
Бүгдийг барьж үзээд хүмүүс аваач бариулаад үзээд миний аав хэлснээр болж ирсэн тийм амьд түүх зөндөө байна. Бүр нэг одоо энэ нутгийн хүмүүс сонсоод одоо төвлөлийн хэр гэж нэмэр сайхан ордмор юм. Эсрүүгээ сунгаад бол зүгээр ганцаа ирээсээ. Тэгээд өөр дээшээ наадам дүр байдаг. Тэгээд аавдар ирсэн нэг түүх байж юм. Тэр одоо ярил их удаан болох байх та зүгээр. Тэгээд арга байхгүй аавдар ирсэн байгаа. Тэгвэл ах яг нэг дорынх л да. За ер нь одоо миний хээрмэрч одоо ястаа нэг том наадамд явахгүй нэ. Та л одоо нэг яавал болох та нэг л хэлж өг. Аав орондоо сохор хөвшин хэвдэж байгаа шүү дээ. Чимээ кэптрийн хөвшний өгөнд орохгүй байдгүй ч ингээд. Одоо орохоос өөр арга байхгүй. Таны дэгүнд ороод нэг үзье. Тиймгүй болоод ирээсээ тэгээд дууснаа гэсэн. Яг үнэхээр орох уу чи гэсэн. Бүр ам тангараг өгөө тэгээд за тэгвэл чи 9 сарын 25-нд 2 сумын Тэсэн 2-ын ирээсээ одоо манай Увсан аймгийн хурдны лөлгий 2 сумын нийлсэн Тохон баяр гэж болно. За тэр нь чи миний хэлсээр үлдчих чадна гэсэн. За тэгвэл чи гол орж буугаад ингээд нарийнаас ингээд дахиад модны хөөрөө годроо орд юм л да. За тэнд очиж буугаад 40 оногийн төрөө билүү. Барайд гэрийн гадаа уйчих. Самгал чи ингээд өхөр тугал эргүүлээд байж. За чи тэгээд тэр өхөр туглаа эргүүлээд гэр хооронд унаад байж. Гэдэг гэлээ. За тэгээд чи яг өгөн дөрвөл тэгээд ирээд асуугаад юу. За энэ ч ёстой нэг миний ганц сайн морийг биднээс чи хачих шүү дээ. Эмэгтэй хүн тийм сайн мороо унуулна гэж байхгүй. Наадмын эмэгтэй хүн ундаг гоёны морь тустай л да. Хурдны морь нь одоо тэр авга самганда унуулна гэдэг бол бас эвгэл асуудал да. Эхнэр нь яг манайхны хамаат. Манай удмын хүн байхгүй. Энэ одоо хөгш чирийн олон юм байна. Одоо миний ганц хурдан морийг тэр одоо тусныхаа самганд аваачих. За эдлүүлээ тэр яах гэж байгаа юм бол. Тэгэл дуусч одоо шийтсэн гэж. За яг л хэлсээр нь явъя. Тэгэл яг хэлсээр нь уйсан. 40 хоног уяал. Тэгээ тэр хэдсийн баяр хэдэгт очлоо. Намар орой ус. 9 сарын 25-нд болсон. Би явсан. Манай аавыг аваад явсан. Тэгээ миний дүү унсан. Миний төрсөн дүү. Тэр хээр морь. Хэднэстэй байгаа. Хэдтэй байгаа. Тин би юу? Арай тэрний дээхэн тал байхгүй миний дүү унсан гэдэг чинь морноос мөхтөрч явсан. Тэгээ очлоо. Сэрэн болцсон байсан. Наадам боллоо морд ирээд яваа. Их насны морь оройхон мордлоо. Манайх чи хамгийн зүйлтэй гэдэг юм да. Тэгээ мордсон тогмдох манай дуудаад за наадах чинь яг л суудгаараа суун шүү. Дарж яваараа чи дарж өгнө ерөөсөө нэг тавьж болохгүй гэж байгаа байхгүй. Дарж яваараа гэдэг ингээд захиад цаашаа ирэгтэл аавал дууч чинь ингээд. Манай дүү тэгэл яасан. За наадха их одоогүй хоёр талтай ороолгаад гар гэдэг ингээд би нутгийн яриагаар ярьж штэ. Хоёр талтай ороолгаад гар гэдэг ингээд уйдаа ташуудад гар гэсэн үг байхгүй. Ороолгаад гар наа чин өнөөдөр наадах чи юм хөрөхгүй. Тэгэл чагнаж яваад морины чимээ ойртой дэрүү дахиад нэг ширвэд болчих. Морь үтэй ойртох юм. Өнөөдөр наадахтаа чи уралдах юм байхгүй. Зовлон байхгүй гэдэг. Нөгөө хүн сонсчод за энэ ч одоо дуустаа. Угаасаа суудаг морийг зохиод гар гэж юу ярьж. Тэр байхгүй бол одоо баталгаатай байхгүй. Тэгсэн оройхон болж яасан морь ирлээ. Тэр холд энэжээс ууж ирдээ. Тэр ид машин байхгүй. Баах мотоциклүүд ингээд тоосноо. Дунд нь ганцхан бараа морь явж. Төвдөө хэрмэр. Хоёр сумын баяр тэгж тосхоо бол тэр. Тэг одоо тэр тагмын дах бол ястаа нэг амттай ярина даа. За тэгээ ерөнтэй аймаг морь явж байгаа хүмүүс морь шинжүүлсэн зөндөө олон түүх байдیں۔ Дөө. Одоо тэгээд таны аав тэр үед одоо хараагүй очиход тэгж шинжсэн байна. Хараагүй болчихсон тий. Тэгээ хараагүй очиход тэгж хүн тийм үнээр бүдэг байсан. тэгж шинжүүлнэ гэдэг чинь өмнө нь бас их олон юм шинжижсэн бол таарна. Оо тэр бас батлагчаад одоо вааргүй учраас энэ үнэхээр вааргүй болохоор энд нэг одоо үгээр нь яваад нэг үзье тэгээд юм морь дуусах юм байна гэж бодсон байхгүй юу? Таны гэрийн хойморд Монгол улсын тодмонлоо уу яаж? Таны одоо хуучнаа сайхан андууд
Тийм байл. Улаансарангай хаа ирсэн байна. Тэгээд таныг бас энэ нутгийн ард түмэн их сайхан дуулдаг дууч хүн гэж яригадаад байна. За. Та нэг сайхан аюу яриач. За. Дуу яг ба одоо тэгээд залуу насндаа бол тэр хэдэн эдхэн дуу хэдэн кассетээр ордог байсан. Бүгдээ сураад өнгөрдөг байсан. Одоо бол байхгүй. Одоо хамгийн дургүй юм дуулах. Гэхдээ яг одоо энэ Монголын сайхан одоо Тодмандаа яач. Миний бас одоо мороор одоо морны цолоор хэлбэл одоо миний бурхан шүтээ. За. Хүний ёсоор хэлбэл миний дүү. Энэ харилцаж ирсэн түүхээрээ хэлбэл олон сайхан наадамд энэ хурлуудаар уулзаж явсан миний сайхан анд нөхөр минь ирсэн байна. Би одоо тэгээд залуурч байна. Ийм сайхан хүмүүстэй. Энэ бол хамгийн гол нь жинхэнэ одоо нөх мө Монгол адуу минь тэс өгшил минь одоо нөх өв соёл минь намайг одоо хөтлж яваач ийм бурхтуудтай уулзуулж ирсэн. Тэрнээс биш би чинь годомжийн төлгөө хийж явах гэсэн хэнийг. Тэг яг одоо би дээр энэ хар зураг байдаг юм дууя. Лунда хэн юуа гэдэг ингээд тэр их том зургууд би дээрээс бүхэн зургийг цуглуулж ирсэн. Одоо юу ахын зураг байна. Тэгээд 3 сайхан ах トゥ наа шин. Тэгээ яг бас бүхэн орхотой би чи одоо жинхэнэ идэвхтэн байсан хүн. Одоо нас хөвшрээд ингээ хөдөө гараад ингээд яац. Тэгээ эдний аав их сайхан хүн байсан байна. Их сайхан би хаатаа ер нь одоо ямар сайхан улсууд энэ ч одоо 3-4 энэ сайхан улсууд байдаг. Биширгээс арга байхгүй. Дээрээс нь мороор биширдэг. Миний чинь бурхан шүү дээ одоо биш одоо. Тэгж шүтж явдаг хүн. Тэгээд яг Тодмандаага миний юм уу бор гэрт орж ирсэн туйлын баярлж байна. Та бүхнийг ирсэнд баярлж байна. Тэгээд яг миний муу сайхан одоо боётой хүн байсан. Тэгээ аваад урсч байна. Ер нь дуу өхөн учраас тухтай. Тэгээд одоо дууягийнхаа тэр сайхан аавд зориулаад тий энэ сайхан одоо телевизэж байгаа хүмүүс тэр аавдаа зориулаад миний яг энэ Болдбаатрын нэг дуу дуулыг би чадах чинээгээр зүгээр. Гэхдээ миний амьдралд бол яг миний юм уу бурхан аав минь одоо энэ дуу дуулахаар яг л одоо амьдрал тэр хөдөө амьдрал миний яг багын амьдрал яг нүдэнд үзэгдчихэд байхгүй. Аавынхаа тухай ярихад багнаас минь дурсагдана. Адуу маланаар наадмын үнээр хан хийх шиг санагдана. Хараад л аймаар дагаад л явмаар яриагын сонсоод л аймаар хан бурул аавынхаа тухай яриад л сумаараа. Аавынхаа тухай ярихад ухаан бодол минь уужирна. Алдаа алс хитийн бүхэн тодрох шиг бодогдно. Хүрээдэл очмоор хүрнэдэл суумаар хүчин эрхлэдэл сатмаар хүний дэхэд аавынхаа тухай яриадл сумаараа. Хүрээдэл очмоор хүрнэдэл суумаар хүчин эрхлэдэл сатмаар хүний дэхэд аавынхаа тухай яриадл сумаараа.
За тэгээ өнөөдөр бас танад энэ одоо зочлох энэ үйлдэл бол одоо Увс аймгийн уяат залуучууд Монгол морин гэдэг Монгол наадман гэдэг залуучууд одоо намайг бас өөрөж намраас хойш урьж үндэсний морин уралдаа уяастай хоолойноос салбар холбоо байгуулаач хамтарч ажиллая. Хөтөө баяа гэдэг. Тэгээ янз бүрийн өвчин зовлонгоос болоод боломж гараагүй. Тэгээ өнөөдөр бас Монголын үндэсний морин уралдаа уяастай хоолойноос салбар холбоог Увс аймагтаа байгууллаа. Увс аймгийн маань маш олон залуучууд дэмжлээ. Хурлаа хийлээ. Таавс хурал суулаа. Тэс суманд очиж одоо тэсний одоо морин спорт уяастай одоо тэр аяараа Монголын үндэсний морин уралдааны салбар холбоо гэж өнөөдөр зарлалаа. Орон нуур зарлалаа. Ийм үндэсний энэ өв соёлоо хамгаалсан утгаар нь авч үлдэх гэсэн ийм сайхан юм болж байгаад би бол сэтгэл хангалуун байна. Дэмжнэ гэж үзэж байгаа. Өсгтөр дуулаад хуралднаас суусаа. Залуучууд их хураалахын ирж байна. Тэгээ ер нь одоо энэ зөв зүйтэй асуудал байх гэж бодож байгаа. Би энэ морины төлөөл явдаг хүн би өөр одоо хятадын тэмцээн дэмжээгүй хэд. Морин холбоо Увс аймаг салбар холбоо би яг анх удаа хурал хийгээд үүсгэн байгуулсан хүн. Уяачтай төлөөлж анх орсон. Тэрнээс аваад одоо 20 жил явж байна. Сүүлийн үед одоо итгэл алдраад ерөөсөө нэг л тэргүүлэгчд маань нэг л автоматар нэг хэдэн жоохон компани захирал юм уу нэг хэдэн мөнгөтэй хүмүүс нэгдээд ирсэн. Утга учирт алдагдаад ирсэн. Аймгийнхаа нэг энэ алдар солны асуудлын хөдөлмөрийн энэлх хэмээн дэмжиж зөв шийдэхээр зэрэг зүгээр нэг автоматар хэдэн орж ирээд шийдээ явчихдаг. Тэрнээс хүртэл би одоо харж байгаа нүүр дээр нь шилдэг юм. Одоо би бол хуралдаараас ингээд за миний энэ үзэл бодол таарахгүй маань та бүхэн маань энэ сайхан одоо асуудлаа ингээд энийгээр шийдээ яваараа би ингэж яаж чадахгүй гэж гарсан. Тэгээ одоо яг гараад энэ уяачт намайг хүсэж байгаа. Энэ хөдөлмөрийн маань үндэд энэ морин уралдуулбар амихаар сүүлийн 5 жилийн аймгийн холбоо аваад зүгээр уралдаа хийгээд явчихсан. Одоо тэгээд аймагтаа би одоо хуучин холбооны тэргүүн хүн би зүгээр ингээ явчихгүй хурал хийн одоо дахиад уяачтынхаа санал сонсоод би шийдвэрээ гаргаад тэгээд одоо тодорхой яг жинхэнэ одоо ингээд уяачт маань зөвшөөрвөл ихэнхэн зөвшөөрнө үү багам зөвшөөрнө үү би одоо тэр өөрийнхөө хэмжээнд энэ хүүхдүүдийг бас санаа бодлоо хэлээд чиглүүлээд сайхан оролцоод явна гэж бодож байна. Яагаад дэмжиж байгаа гэдгийг тодруулаач. Монгол морин уралдаан яг утгаараа яг л одоо ингээд болоод хэвшээд өгөөсэй гэж би хүсэж байна. Тэр утгаараа Тий. Монгол адуугаа авч Монгол адуугаа тий энийг өв соёлоо авч өв соёл маань ингээд явах юм байна гэж гордож байна.